Ер нь бол одоо яг 45 хоног миний хувьд бол одоо орцгчтэй хамгийн ахмад насны. За тэгээд нөгөө таргалалтын хувьд маш их өөхөн таргалалт ихтэй, гид зихтэй байсан. Яг л нэг 25 хоногоос хойш одоо мороор бол яг нэг сайхан сулраад одоо бол яг нэг жинхэнэ хөлс гараад одоо яг л жигдэрдэг дээрээ дуусчдаг юм байна. Тэгээд энэ хугацаанд бол үнэхээр тамирчин хүний төсвөр төвчээр за 2 удаа одоо хөөрхөн бас хөнгөн гэмтэл авлаа. Тэгээд тэр нэг хөнгөн гэмтэл авангууд ч бас нэг 3-5 хоногийн нөгөө дасгал хийхгүй байх үе бас алдчихж байгаа шүү дээ. Нэг 8-7 хоног бол алдчихж байгаа. Тэгэхээр тэр хугацааны мэдрэмж эдрийг бол авахд би бол тамирчинтай л зөвлөж ин л да. Одоо жишээлбэл олимпиад орох те эсвэл улсын аваргад орох, дэлхийн тэмцээнүүдэд ороход ингэж их одоо гэмтэл бэртэл авахд тэр алдчихж байгаас одоо хугацааг нь сэтгэл зүй гэдэг бол өөрөө их тийм хохиролтой бас их хэмзэглэлтэй байдаг юм байна. Тэгэхээр зөвхөн зүгээр жин хасах шоунд орж явахдаа тэр мэдрэмжийг авч байгаа. Би бол үнэхээр энэ анаухай шоунд орохдоо тамирчин хүний тэр сэтгэл зүй, амьдрал, амьдрал тэр бэлтгэл тамирчдыг би өстө үнэхээр дахин шүтлээ. Ямар мундаг төсвөр төвчээртэй яасан их олон зүйлийг давж гардаг юм бэ л гэдэг тэр мэдрэмжийг л яг өөртөө авлаа. Миний хувьд бол одоо өмнө фитнесээр хичээлж исэн. Гэхдээ яг энэ өөрийнхөө хассан одоо жинг бол өмнө нь фитнесээр 6 сар хичээллээд өдөрт 7 хоногийн 3 өдөр яваад хичээллээд олж явж исэн бол яг л би бас төсөөл өгүүлдэ 45 хоногт бас 10 гаруй хилийг хаяна гэж үнэхээр бодоагүй. Тэгэхээр үнэхээр хүн зорж чадах юм бол 45 хоногт 10 байтугай 20 хилийг хайж чаддаг юм аа л гэж одоо төсөөснөөс илүү мэдрэмжийг надад тогсон. Миний хувьд бол өөртөө болоод үзэгчдэг гэсэн амлалтанда өдийн насны хэмжээнд байс та хэдийгээ одоо төлөөлж ямар ч байсан хүүхдүүдтэй бараг зарим нь миний хүүхэд шиг хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгээд дүүнэртэйгээ хүүхдүүдтэйгээ бас ижилхэн үзэлцээ. Одоо миний хэллэгээр бол алалцаад гэхгүй юу? Алалцаад ард нь гарлаа. Яг өөртөө үг хэлээвэл чи үнэхээр сайн байлаа. Чамаар маш их бахархаж байна. Ирээдүйд чамд хийж чадах олон зүйлүүд байгаа юм байна гэдгийг би олж харлаа. Чамд маш их талархлаа. Хамтдаа хоёулаа зүтгэе гэж хэлмээр байна.